Сайн байцгаана уу Жүтлөөжи подкастын сонсогчдоо. Та бүхэнд бид одоо өнөөдөр 4 сарны 20-ны өдрийн дугаараа танилцуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаар маань бол нэн сонирхолтой тийм адал явдалтай кейсийн хүрээнд өрнөдөг. За тодорхойлбол хамтын амьдрал ийм хувийн харилцаатай байх үедээ шилжүүлсэн мөнгөө салсныхаа дараа буцаан шаардсан байгаа. Тэгэхээр энэ яг ямар маргаан бэ гэдгийг одоо Мега маань та бүхэнд дэлгэрүүлэн танилцуулах болно. Яа, сайн байцгаана уу? Ойкада баярлалаа. За, энэ маргааны хувьд бол харьцангуй тодорхой үйл баримттай боловч яг уу ерөнхий утгаараа айгу сонирхолтой юм маргаан байсан учраас сонгож авч ярилцж байна. Тэгээд 2025 оны 2 сарын 11-ний өдөр яг улсын дэд шүүхээр эцэлхтэн шийдвэрлэгдсэн юм маргаан байгаа. За, тэгэхээр хэдүүлээ үйл баримт руугаа орцгоё. Нэхэмжлэгч нь бол нөгөө хүний бас хувийн мэдээлэл явдаг учраас нэхэмжлэгч хариуцагчийн нэрийг нь зүгээр А, Б гэд дуртад явчих. За нэхэмжлэгч А гэдэг залуу байгаа. За энэ залуу болохоор Б гэх эмэгтэйд холбогдуулаад нийтдээ 17 сая гаруй төгрөгийг бол нэхэмжилсэн. За юу болсон бэ гэд тэгэхээр А залуу болон Б бүсгүй хоёр маань бол хоёлоо Солонгост ажиллаж амьдардаг байсан. За тэгээд ийхүү Солонгост ажиллаж амьдарч явах үедээ болохоор хоорондоо танилцаад за Солонгос улстай болохоор 1 жил гаруй хугацаанд яг хамт амьдарсан юм билээ. За ийхүү 1 жилийн хугацаанд хамт амьдарч исэн чинь Б бүсгүй болохоор Монгол руу ерөөсөө буцах шаардлагатай болоод за тэгээ Монгол руу ингээд буцаа явцсан. За Б бүсгүй Монгол руу буцаж явснаас хойш ерөөхдөө энэ хоёр маань 2 сар орчмын хугацаанд бол ингэж тусдаа амьдарч агаад за тэгээд А залуу бол ерөөсөө Монголд ирээд за энэ эмэгтэйтэйгээ хамт амьдрахаар шийдээд Монголд ирсэн. За тэгээд Монголд ерөөхдөө нэг 2 сар орчмын хугацаанд бол мөн одоо хамтдаа амьдарч байгаад за тэгээд ер нь бол энэ хоёрын хамтын амьдрал бөгөөд энэ хувийн харилцаа нь бол дуусгар болсон. За яг маш товчоор хэлэх юм бол тэ ерөөхдөө үерхэж байсан. За тэгээд Солонгост бол 1 жилийн хугацаанд амьдарч агаад за 2 сарын хугацаанд тусдаа амьдраад за эргээд 2 сарын хугацаанд хамт амьдарсан буюу ийм хувийн харилцаатай байсан хүмүүс юм байлээ. За тэгээд энэ 1 жил гаруй хугацааны одоо үерхлийнхаа явцад энэ хоёр бол ингээд бие биедээ тий одоо ийм хувийн хэрэглээний мөнгө төгрөг хоорондоо шилжүүлэлцдэг байсан. За тэгээд эргээд нөгөө вон одоо төгрөг рүү шилжүүлээд за тэр шилжүүлснээсээ одоо юу гэдэг Монгол руу мөнгө шилжүүлэгч гэдэг юм уу иймэрхүү байдлаар нөгөө бие биенийхээ дансыг ингээд аль боломжтой руугаа шилжүүлээд ингээд ашиглаж исэн юм бэлээ. За тэгсэн чинь Монголд ирээд 2 сарын дараа бол энэ хоёр маань хооронд одоо салсан байгаа. За тэнгуут залуу бол юу гэсэн бэ гэхэд тэгэхээр за би энэ үнтэй бол ингээд хамт амьдрна гэдэг утгаартай ингээд мөнгө төгрөг шилжүүлээд ингээд одоо явж исэн. За тэгсэн чинь энэ хүнээс одоо хамаарсан энэ эмэгтэйгээс хамаарсан шалтгаанаар бол бид хоёр ингээд салахаар болсон. За тэгэхээр би бол ингээд өөрийнхөө энэ үнэлүү шилжүүлж исэн нийт мөнгө за энэ бүсгүйгээс над руу шилжүүлж исэн нийт мөнгийг ингээд тооцоод хоорондын зөрүү бол нэг 16 сая орчим төгрөг байгаа юм байна. Тэгэхээр одоо тэр хоёрын зөрүү нь болохоор энэ залуу 16 орчим сая төгрөг илүү тэр бүсгүй рүү шилжүүлсэн гэсэн үг. За тэгэхээр тэр 16 сая төгрөгөө авъя. За нэмэх нь болохоор энэ залуу нэг 30 орчим сая төгрөгтэй тэнцвүүц вон одоо төгрөг рүү ингэж хөрвүүлээд за тэгээд энэ мөнгөө болохоор тэр бүсгүйн данс руу авч исэн юм байна л да. За тэгээд тэгсэн чинь тэр бүсгүйн данснаас болохоор 30 сая биш 29 сая төгрөгийг бол буцаад залуугийн дансанд шилжүүлж исэн нэг ийм үйл баримт байгаа юм билээ. Тэнгүүд нь ингэж мөнгө шилжүүлж ирсний 1 сая төгрөг байгаа гэд энийг нэмээд бол нийтдээ 17 сая төгрөгийг нэхэмжилсэн байнамаа. За үйл баримтын хувьд бол нэг иймэрхүү. За анхан шатны шүүхийн шийдвэр рүү орцгоё. За анхан шатны шүүхийн шийдвэр болохоор шүүх цэгмээс хайгаад олдоогүй. За гэхдээ нөгөө магадлал болон тогтоолд өмнөх шатны шүүхийн шийдвэрийн товчийг оруулж өгдөг учраас яг тэндээс нь бол шийдлийг харсан байдлаараа та бүхэн танилцуулъя. За анхан шатны шүүх болохоор 1 сая гаруй төгрөгийн буюу тэр нөгөө вон шилжүүлээд 1 саяыг нь одоо тэр хүн лөө залуу руу шилжүүлээгүй гэдэг тэр шаардлагыг бол хангаж шийдвэрлсэн. За ингэхдээ бол үнэлэхгүй хөрөнгөчхөөр залуу маань угаасаа шаардсан байгаа 90-ийн үеийн 492-ийн зохицуулалтаар. За тэгээд за тэнгууд энэ 1 сая гаруй төгрөгийг бол энэ эмэгтэй үнэлэхгүй хөрөмжсөн байна. Угаасаа энэ залуугийн 30 сая төгрөг байсан чинь 29 сая төгрөгийг нь буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогч ингээд энэ хэсгийг нь бол хангаж шийдвэрлэдэг. За тэр үлдэж байгаа
нөгөө хувийн харилцаатай байх үедээ бие биендээ шилжүүлж исэн мөнгө гэдэг байгаа. Тэр 16 сая төгрөгийн хувьд болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бол энэ мөнгийг тэ яг ямар зорилгоор анх шилжүүлж исэн бэ гэдг нь тодорхойгүй. За тэгээд энэ эмэгтэй шилжүүлж исэн мөнгийг бол буцаан өгөх ёстой байсан гэдэг тийм үйл баримт бол тогтоогдоогүй. За тэгээд энэ нэхэмжлэгч хариуцагч бол юу гэж маргадаг вэ гэхээр за бит хоёрын данс бол ингээд тустай байсан. Бид хоёр одоо хувь хувьдаа өөрсдийнхөө дансыг барьдаг байсан. За тэгээд энэ залуу бол зүгээр юм миний дансыг одоо түр ашиглаад ингээд мөнгө төгрөг шилжүүлж авах юмнууд байсан. За тэгээд зарим мөнгө нь бол над руу шилжүүлчихэд өөрлөгөө биш ингээд өөр хүмүүс рүү өнтер шилжүүлж исэн тохиолдлууд байгаа. Тийм учраас бол яг ингээд дүндээ дүн тэнцчих учиртай гэж ингэж тайлбарладаг. За тэнгууд анхаашдын шүүх бол юу гэж хэлдэг вэ гэхээр энэ анх шилжүүлжсэн тэгээ энэ яах гэж шилжүүлсэн бэ гэдэг нь тодорхойгүй. За тэгээд тэр мөнгийг буцаа шилжүүлэх ёстой гэдэг тийм хоорондын тохиролцоо бол тогтоогдоогүй. За тэгээд энэ хоёр хэмжлэгч хариуцагч хоёр хүн маань бол тэ энэ хамтын амьдралын хэрэглээндээ буюу энэ амжиргааны зардалтаа ер нь ямар одоо мөнгийг ингэж зарцуулж ийсэн бэ? Тэр одоо хоорондын шилжүүлж ийсэн мөнгө нь ер нь ийм ямар учиртай байсан? Тэр мөнгөө тэ хэрэглээндээ зарцуулсан юм уу, яасан юм уу гэдгээ аль аль нь нотолж чадаагүй. За тийм учраас хэрэгсэхгүй болгож байна гэж ингэж хэлдэг. Энэ дээр бол үндсэндээ нөгөө иргэний хэрэг маргааны хувьд бол өөрсдийнхөө хэлж байгаа одоо тэр хэмжлэлийн шаардлагын үндэслэл болон энэ хариу тайлбарын одоо тэр үндэслэлээ талууд өөрсдөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй байдаг. За тэнгууд нэхэмжлэгчч энэ 16 сая төгрөгтэй холбогдох нэхэмжлийн шаардлагын үндэслэлийн хангалттай нотолж чадаагүй. Хариуцагч маань хүртэл одоо энэ мөнгийг ингээд юу одоо өгөхгүй гэдэг энийг бол аль аль нь ингэж нотолж чадаагүй учраас энэ хоёрын хооронд бол ямар нэг байдлаар үүрэг үүссэн гэж үзэх үндэслэхгүй байна гэж анхаачны шүүх шийдвэрлэдэг байгаа. За давтаалт тагчны шүүх болохоор юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр за энэ талуудын хооронд бол хамтын амьдрал байсан, хувийн харилцаатай байсан гэдгийг бол аль аль нь үгүйсгээгүй. За тэнгууд энэ тохиолдолд те одоо юу энэ маргааныг шийдвэрлэхэд юу чухал байна вэ гэд тэгэхээр энэ хоёрын одоо энэ хамтын амьдралтай байсан буюу хамт амьдарч исэн гэдэг энэ үйл баримт бол бас нэг талаасаа айгүй чухал үйл баримт байна. За тэгэхээр одоо юу гэдэг хамтын амьдралын хугацаанд одоо бие биендээ шилжүүлж исэн мөнгө бол одоо юу гэдэг амжиргааны зардал амьдралын тэр одоо хамтын амьдарч исэн хугацаанд тий одоо хоол хүнсч гэдэг юм юмдаа зарцуулж исэн байж болно. За тэнгууд бид түрүү хэлсэн шүү дээ нэг үйл баримт дээр Солонгост хамт амьдарч агаад эмэгтэй нь Монголд ирснээс хойш нэг 2 сарын хугацаанд бол хооронд одоо юу байсан тусдаа ингэж амьдарч исэн. За тэнгууд энэ тусдаа амьдарч исэн хугацаанд бие биедээ шилжүүлж исэн одоо тэр юуг нь хараад үзэх юм бол мөнгө хөрөнгийг хараад үзэх юм бол нэхэмжлэгч нь энэ тусдаа амьдарч исэн 2 сар гаруй хугацаанд бол нэг 13 сая гаруй төгрөгийг эмэгтэйдээ шилжүүлж исэн юм билээ. За тэнгууд энэ мөнгө энэ 13 сая төгрөг нь болохоор эмэгтэйгээ нөгөө машин авахтан зориулж ингэж шилжүүлж исэн. За тэгээд тэр эрэгтэй бол юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр за энэ ингээд те энэ үнтэй бол Монголд очиж хамт амьдраад ингээд машин аваад дараад нь байр аавна ингэж төлөвлөж исэн учраас ингээд энэ мөнгийг шилжүүлсэн гэж хэлдэг. За тэнгууд хожим бол энэ хоёр маань салаад одоо хамтын ийм амьдрал одоо гэрлэлт үүсэхгүй ийм тодорхой болсон учраас шаарч байна гэж хэлдэг. За тэнгууд давтаалт тагчны шүүх болохоор энэ одоо энэ 13 сая төгрөгтэй холбоотой хэсгийг эмэгтэй маань бол ингэж машин авахд зориулж авсан гэдгээ бол хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас хамтын амьдрал одоо хамт амьдраагүй байх тэр хугацааны бие биедээ шилжүүлж исэн мөнгөний бол одоо гаргуулах зүйтэй байна гэж шийддэг. За тэгээд нийтдээ энэ 13 сая төгрөг дээр нэмэх нь нөгөө түрүүний нэг вон солиулаа шилжүүлээгүй 1 сая төгрөгийн зөрүү байгаа шүү дээ тий. Тэрэн дээр бол хариуцагч ямар нэг байдлаар одоо маргаагүй юм бэлээ. За тийм учраас энэ 13 сая төгрөг болон сүүлийн вон солиулсан 1 сая төгрөгийг хооронд нь нэмээд 14 сая төгрөгийг бол гаргуулж шийдвэрлэж байна гэж ингэж давтаалт тагчны шүүх шийдвэрлсэн байна. За хяналтын шатны шүүх болохоор за анхан болон давтаалт тагчны шүүх болвол одоо тий үндэслэхгүй хөрөнгөчтэй холбоотой иргэний хуулийн 492 дугаар зүйлийг одоо хэрэгэлсэн зүг боловч ингээд нэг одоо хуулийн заалтыг хэрэгэлсэн мөртлөө хоёулаа ингээд өөр дүнгээр хэмжлэлийг хангаж шийдвэрлсэн байна. За энэ нь бол нөгөө
анхан болон давтаалтах шатны шүүхүүд буюу шүүхүүд нөгөө хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг үндслэлд бол хамаарч болох юм аа. Тийм учраас энэ үндслэлээр энэ маргааныг авч хянан шийдвэрлэе гэж одоо шийдвэрлсэн байгаа. За тэгээд ингэхдээ болохоор давхын шийдлийг зөвтгөхөд одоо магадлалыг хэвээрүүлдээсэн байгаа. За юу гэж тайлбарладаг вэ гэхэд тэгэхээр одоо энэ хоёр хүн маань ихэмжлэгч хариуцагч маань бол гадаад улсад болон их орондоо ингэж хамтарч амьдарч хувийн дотны харилцаатай байсан. За тэгээд энэ одоо харилцаа бол тэ хариуцагчаас хамаарат өөрчлөгдсөн зэрэг энэ одоо үйл баримт бол энэ маргааны хувьд одоо чухал үйл баримт болж байна. За тэгээд энэ хүсэл зоригийн илэрхийллийг нь үндэслээд хэмжлэгчээс энэ тусдаа амьдарч байх үед шилжүүлсэн мөнгийг нь хариуцагчаас гаргуул шийдвэрлсэн нь бол зөв байна гэж хяналтын эрхтний шүүх шийдвэрлсэн байгаамаа. За ингээд айгүй товч боловч яг ингээд үйл баримт шийдлийн хувьд бас сонирхолтой нэг ийм маргаан шийдвэрлэгдсэн байна. Тэгээд юу гэж хэлье гэж бодож ирсэн нөгөө энэ маргааныг сонсоод одоо юугүйс манай салсан хосууд маань бие биенээсээ шилжүүлжсэн мөнгө төгрөг янз бүрийн бэлэг сэлтэй нэхэмжлээд үнэтэй гэсэн болгоомжлолын үүднээс хэлэхэд бол нөгөө үйл баримт за тэгээ хоёр талаас нөгөө одоо ингээ бие биендээ шилжүүлжсэн мөнгөөтэй юунд ашигласан бэ гэдгээ ингэж одоо нотлох гэдэг ч юм уу те иймэрхүү нюансуудаас болоод энэ маргаан бол ингэж шийдвэрлэгдсэн юм шиг санагдсан. Тийг бас тийм хэлье гэж бодлоо. Тэр нөгөө Мегагийн саяны хэлсэн нөгөө би бинээсээ юмаа нэхэд унахгүй гэдэг дээр бэлгэлийн гэрээ нэгэнд хэрэгжсэн бол татгалзаж болдгоо шүү. Би тийм нөгөө энэ маргааныг харчаад нэг инэттэй юм санаж ийсэн. Манай найзаас нөгөө найз гэд яриад эхлэхээр нь өөрөө байдаг гэдэг шиг тийм. Манай найзаас нэг найз нь ингэж асууж исэн гэд. Тэгээ тэр юу болсон бэ гэд тэгэхээр хоёр хос байжгаад за тэгээд ер нь бол ингээд хоорондоо гэрлэн одоо гэдэг иймэрхүү яриа яваад ер нь гэрлэх болцсон байсан. За тэнгууд эрэхтэй нь болохоор одоо инж маягаар гэх юм уу те одоо юуныхаа тэр бүсгүнхээ ээжт нь одоо их хэмжээний нэг мөнгийг бол шилжүүлж исэн юм байлээ. За тэгээд ингээд шилжүүлснийхаа дараа болохоор хоёр хос маань ерөөхдөө салаад гэрлэхгүй болсон. За тэгээ энэ тохиолдолд нөгөө өгсөн инжээ буцааж шаардаж болох уу гэж нэг тийм асуулт манай найзад иржсэн гэд нэг ярьжсэн. Тэгээ би тэрийг бас ингээд сонсчоод за магадгүй энэ маргаан шүүхтэр хэрвээ гарах юм бол нэрээ яаж шийдвэрлэх боллоо одоо бэлгэлийн гэрээ тэгээд одоо юу гэдэг ноцтой гомцсон гэдэг үндслэлээр шаардаж болох уу болохгүй юу эргээд шүүх бас ийм маргааныг шийдвэрлэхдээ одоо энж өгөх гэдэг чинь бол бас нэг ийм соёлын гэх юм уу те ёс уламжлалын шинжтэй бас нэг ийм зүйл байгаа шүү дээ те. Тэгэхээр тэрийг бас хэр хэмжээнд харгалзаж үзэх боллоо гэд бодож исэн. Тэгээд энэ маргааныг яг уншичаад бас тэрнтэй нэг талаараа төстэй юм шиг санагдаад бас сонгож ярих гэж утсан. Энэ аягүй сонирхолтой маргаан байна. Тэгээд Мегаг ярьж байгаа хооронд бодлоо л да энэ маргааны яг нөгөө суур нотлох баримт нь юу болсон юм болоо гэд одоо талууд бол нөгөө амаа тайлбар гаргаж байгаа. Тэнгүү тэрийг нотлох баримтаар нотолж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө дансны хуулгууд л байсан юм болов уу даа л гэж бодлоо. Тийм, ер нь аль тал нь дансны хуулгуудаа гаргаад тэгээд бүр яг нөгөө ингээд чагсаагаад бичсэн. Тэдэн сарын тэдний өдөрт хэдий гэд ингээд бичсэн байсан. Тэгэхээр яг бидний хувьд шүүхийн шийдвэрээс яг нөгөө юуг нь харах боломжтой нотлох баримтуудыг нь тэгээд тийм болохоор ер нь зүгээр хуулгуудаараа ингээд юунуудаа нотлсон юм байна да гэж харсан. Тэгээд нэмэх нь тайлбаруудаар нотлогдож байгаа юм билээ. Одоо тэр машин авахд энэ шилжүүлсэн 10 сая төгрөгийг зарцуулсан антер гэсэн зүйлс нь бол тэрүүгээр нотлогдчихжээ. Сонирхолтой юм байна. Би нөгөө эхэндээ нөгөө кейсээ мэдэхгүй ер нь гэр бүлийн эрх зүйн маргаан юм болов уу гэж бодсон чи бас яг нэг цэвэр гэр бүл бол биш те яг хамт яг нөгөө гэрлэгсэд байгаагүй. Тийм гэрлэгсэд байгаагүй. За тэгээд нөгөө ийм хоорондын одоо тэр харилцаанаас нь янз бүрийн дундын одоо хөрөнгө энэ төр үүсээгүй. Ерөөхдөө нэг ийм мөнгө шилжүүлсэн энэ төр үйл баримттай болохоор бас сонирхолтой ийм маргаан байсан. За тэгээд нөгөө та бүхэн маань бас бүсгүүртэй хандаад тий нөгөө түрүүн хэлснийгээ дахиад л бас тавтаад хэлэхэд юугүй вэ энээсээ мөнгөө шаардаад унаа гэдэг шиг. Гэтэ ер нь бол бас ийм зүйл дээр маргасан нь надад бас айгүй сонирхолтой санагдсан.
Тийм. Тэгээд ийм Бас гоё нөгөө шүүхээр эрхээ хамгаалуулсан л юм шиг санагдлаа. тийм сонин содон одоо сонин хачин гэх юм уу те үйл баримттай кейсүүд харахаар бас баярлдаг. Тэгээд тэд нарын нэг байлаа гэж. Тэгээд маш товчхон бөгөөд тодорхой дугаар болох шиг боллоо те. Аа. За тэгээд За миний энэ удаагийн дугаарыг бэлтгэсэнд баярлалаа. Бас сонсогчдод маань ч гэсэн тэр бүр уншаад байдаггүй шүүхийн явцад гардаг бас айгу амьдралтай. Айгу амьдрал дээр гардаг зарим кейсүүд ба шүүхтэр тэр бол гарчдгүй шүү дээ. Энэ бол бас шүүхийн практикт ховор тохиолдох кейс байхаа гэж бодож байна. за Тэгээ тэгээд дээд ч хүртэл шийдвэрсэн тий. тийм дээш шүүх хүртэл явснаас сонирхолтой байсан. За тэгээд энэ удаагийн дугаарыг энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Жүдэлж подкастынхаа дараагийн дугааруудтай хамт байгаарай. Баяртай.